HDNet Fights presents Fields K1 World Max 2009 Final 16. It is main event time here in Fukuoka as Yoshihiro Sato gets into. За ингээд одоо дараагийн тулаан харагдаж байна. За энэ дээр үзэгчдийн тулааны спорт сонирхчдийн бас таньдаг юм тулаачд байгаа. Армени тамирчин Драго, Японы тамирчин Yoshihiro Sato нар шилдэг одоо 8 дүлдэхээр ингэж одоо бас хоорондоо таарсан байгаа. За энэ Армени тамирчин Драго гарч ирж байгаа. 1985 онд Армени улс төрсөн тамирчин байдаг. За Тайланд улсад бас олон жил одоо бэлтгэл хийсэн. Тайландд одоо байнга очиж бэлтгэл сургалтад хангадаг ийм тамирчин. Ингээд Тайландын одоо Ража Дамнион гэж одоо алдар хүндтэй энэ одоо цэнгэлдэх хүрээлэн төрүүлж исэн гэж байгаа. Ер нь Тайландын агуу тулаачд бол хоёр л одоо том стадионд төрүүлвэл одоо дэлхийн аваргаас илүү нэр хүндтэй байдаг. Нэг нь бол Люмпини, нэг нь бол Ража Дамнион гэж. За энэ Армени тамирчин бол энэ Ражагийн аварга болж исэн ийм одоо сайн тамирчин. За тэгээ K1-д 12 тоглож 6 ялгчаад байгаа маа. За түүний өрсөлдөгч нь Японы тамирчин Сато гарч ирж байна. За Сато бол Нагоя одоо нужаас одоо гаралтай ийм одоо тамирчин. За 1981 онд төрсэн ийм тамирчин байгаа. За K1-д бол нэлээд өндөр одоо тооцогддог. Метр 85 см өндөр. За вэйн бол 70 кг жинтэй. За World Kickboxing Association гэж энэ холбоо бий. WKA гэж. За энэ холбооны бол дэлхийн аварга цол бүрдчихсэн юм тамирчин. За K1-д бол нэлээд одоо олон тоглосон дуршлагтай гэж хэлж болохоор ийм тамирчин. Нийт одоо энэ яг энэ K1-ы төрөлд 23 удаа тулдсан байдаг. За эндээс бол 14 ялж 9 удаа одоо ялагдсан байдаг. За энэ K1-ын статистик гэдэг юм үзүүлэлт бол бусад одоо энэ холбоодууд бусад төрөлд орж тулалдсан төрлийн амжилтуудыг бас авдгуумаа. Зөвхөн одоо энэ K1-ы одоо хэд тоглос гэж авч үздэг л дээ. За зарим одоо түрүүний одоо тамирчтай байна. Тэр Марок, Голландын тамирчид K1-д нэг тоглож байгаа гэдэг чинь эднэр бол одоо анхны тулаанд биш. Бусад одоо холбоод бусад одоо төрөлд их олон тоглосон юм байдаг. За зөвхөн K1-д одоо зөвхөн нэрийг гаргаж байгаа энэ үзүүлэлтийг бас авч үздэг байгаа. За ингээд одоо шилдэг 8-ын төлөө одоо Армени тамирчин Драго, Японы тамирчин Сато нарын тулаа эхэлж байна. За Сато бол одоо бие бэлтрээ өвдөх чиргөр нарийнхан харагдаж байгаа юм шиг мөртлөө ер нь бас дэсвэр дэвчээр сайтай ийм одоо тамирчин. За тэр битгийл Тайландын одоо тамирчин Пукааг бол хүн цогцолтоор буюу одоо техникийн их дамгай байдлаар суулгаж авч ирсэн. Ийм одоо тамирчин байгаа. Тэгээ K1-д одоо 23 тоглож 14 ялна гэдэг бол ер нь өндөр үзүүлэлт. Маш одоо өндөр үзүүлэлт байгаа. Байнга л одоо шилдэг 8, шилдэг 4 туу шалгардаг ийм тамирчдын нэг бол яг харахгүй Yoshihiro Sato байгаа. Тэгээ Yoshihiro Sato бол энэ одоо улаан байлитай нуруулаг одоо тамирчин байгаа. За түүний өрсөлдөгч Армени тамирчин Драго. За 1985 онд төрсэн тамирчин байдаг юм. За одоо K1-д 12 тоглолтно гэдэг бол бас л одоо олондоо орно. За K1-ы тоглолтууд бол одоо сондгоо тоотоо сар болгоо одоо Япон улсад одоо зохиогддог байгаа. За сүүлийн үед яг ТV дээрээс салж зарим одоо тэмцээнүүдийг авдаг болсон. Жишээ нь Скандинавын K1-ы тэмцээн зохиогддог болсон байгаа. Европын K1-ы тэмцээн зохиогддог болсон байгаа. За Seoul Max гэдэг одоо тэмцээн Азад бас зохиогддог. За хамгийн сүүлд бас энэ Asian Contender гэж энэ тэмцээн бас K1-ы мутаан одоо төрлөөр одоо зохиогддог болсон. За тоглолтын нэгдүгээр сонирхолтой хэсэг ер нь тэмцүүл өндөрлөлөө зяан дээр энэ өвдөг тавихаар хэцүүдээ ер нь хөлөө энэ доогуур ирж байгаа доогуур өшгөлж байгаа төрлүүд өвдөг тавиад хамгаалцаар энэ дараагийн товтлогонууд ирэхгүй болчдөг. Яг тэгэхээр өвдгөн дээр энэ очисон цохилт товтлогоо хийж байгаа хүндийг хортой байдаг. За энэ дээр дараагийн уран гой баруун гарын дороос цохилт харагдчих маш гоё болсон байна. Тэгээд Сато одоо их л бэлтгэл сайтай байна. Энэ одоо нийгмийн байлитэй энэ одоо хүчтэй цохилтыг дисч гарна гэдэг бол ер нь бэлтгэл сайтай хүн тэр болгоныг унаад одоо юу гэдэг эрсдэлд ороод байдаг баг л байдаг л та. Энийг бол би одоо энэ залуу тамирчид зориуд одоо хэлж байгаа. Дээр нь бас энэ дашрамд удахгүй одоо Монголын залуу кикбокс дэлхийн цомын төлөө тэмцээнд явахаар одоо бэлтгэл сургуультаа бүрэн хангацсан байгаа. За мэдээ залуу тамирчид нөгөө тулгардаг бас санхүүгийн асуудал бас тулгарсан л байж байгаа. Тэгээд энэ
Ташрамд бас энэ манай нэвтрүүлгийн явцад гарч байгаа веб сайт тандаж энэ Монголын одоо залуу кикбоксийн талаарх мэдээлэл, ер нь Монголын тамирчид тулааны ертөнцийн сонио хачин мэдээллийг бас авч болно. За ингээд тоглолтын одоо 2 дугаар үед харагдаж байна. За Драго бол нэлээд хамгаалттай. Тэгээд хамгаалсны дараа ажиллахыг бол бас нэг 2 номероор ажилдаг гэж манайхаа одоо ярьж одоо заншсан байгаа. Сөрөг довтлогоо юм л да. Довтлогооныг одоо хамгаалчаад за ингээд одоо сөрөд ажиллана гэсэн юм хувилбар л да. За тэгээд энэ бичлэгүүд энэ одоо тулдаануудаас бас энэ тулааны спортоор хичээлдэг, сонирхдаг, сонгож одоо тулаан сүрдэг сонгож авсан энэ тамирчдад бас нэлээд тактикийн олон зүйлүүдийг бас сурч авч болохоор байгаа. Тэгээд дээр нь бас нэг зүйл хэлэхэд тулааны спортод бас 2 төрөл байдаг. Нэг нь сонирхчдын, нэг нь мэрэгжлийн гээд хоёулаа бас ондоо арга барилаар тулалдахгүй бол мэрэгжлийн одоо энэ өндөр зэрэгтэй тамирчид сонирхчдын тэмцээнд ороод ялагдах бол зөндөл байдаг л да. Энэ бол энэ тухайн одоо төрлүүдийн дүрмээс хамаарч байгаа. Заан дээр Армени тамирчны баруун хөлийн хажуугийн өшгөлөлт оновчтой болсныг сая удаашруулж харууллаа. Тэгээд Сатогийн нэг онцлогийн өвдөгний тогтолцоо өсрэлттэй. Тэгээд одоо ойрын зайд өсрэлтийг оновчтой одоо хийдэг ийм одоо тамирч юм байна. За ингээд одоо тулааны за энэ дээр харагдаж байна. Шилдэг 8-ын төлөө. За тулааны ингээд 3 дугаар үе төгсгөлийн үе байгаа. Тэгээд энэ 3 дугаар үеийг ба шүүгчдийг онцолж үздэг. 3 дугаар үе дээр дайчин, гавшгаа, урагшаа жилжин гэдэг бол тухайн одоо тамирчдыг илэрхийлж байгаа одоо чадвар гэж үздэг. Дэсвэр төвчээрээ харуулж байгаа тийм ээ. Өөрийн одоо бэлтгэл, сургуульд одоо бүх зүйлийг үзүүлж байгаа гэж үздэг. За зарим одоо тулааны одоо төрлүүд бол жишээ нь 3 дугаар үе дээр одоо зугацаар байгаа одоо ялцдаг юм тохиолдол байдаг. Кеонд бол тийм одоо боломж байхгүй. 3 дугаар үед жинхэнэ одоо урагшаа явж явах хэрэгтэй. Энийг бол зөвхөн одоо энэ дөрмээр одоо зохицуулж өгдөг. За сая Драго бол хүлээ халтраад л унчих шиг боллоо. Жиасаа баруунгаар доороос бол их л одоо гоё ирж байна да. Түрүүнээс хойш одоо 3 ч удаа баруунгаар доороос зааныхаа хөлний гიშгдэл алдна гэж байдаг. Тэгээд эргэж гიშгэлэхтэй харамгай одоо тамирчин Драго бол одоо анх одоо гарч ирж байхдаа 2006 онд бас бол ер нь эргэж гიშгэлээд л олон одоо тамирчин бол ялж шууган одоо тарж ирсэн байна. Тэгээд сүүлийн үед одоо нөө эргээд гიშгэлэхт нь өрсөлдөгчний илүү судалдаг болцсон. Ерөөсөө тэр эргээд гიშгэлэх оногд нь тогтхоонд нь оногдохгүй болчихсон байна. Энэ жил цөөхөн хийж байгаа харагдаж байна та. Тэгээд хоорондоо бас нэлээд хэд одоо таарч тоглосон тамирчид байгаа. Яа дагун аль аль нь урагшаа зүтгэж जैन даа. Одоо ч мэргийн шүүгч нарын л одоо юу мэдэн дүгнэлт мэдэн дээр өвдөг тэгээ доогуур өшгөлж штэ. Бас л ховрол одоо хувилбар өвдөглөө тэгээд өшгөлдөг. Өшглөөд өвдгөлдөг. Зэн дээр ажиг яг одоо доогуур өшгөлд зөв өшгөл. Яа тэгээд хөлийн эсрэг Драгогийн баруун гарын хажууг цэглэх гоё оновчтой болсон байна. Яа тэгээд Сатогийн одоо дархан гэж хэлж болохоор өсрөөд одоо өвдгөлсөн. Тэгээ мэдээд байна л та өсрөөд өвдгөлөхт нь гар тавьж хаачаад сөрөөд одоо гарын цэглэлтээр онцоод байна. За ингээ одоо юуснэрийн ялах юм харъя. За ингээ одоо Армени тамирчин Драго өсөлтөгчөө ялж K1 World Max 2000-ийн шилдэг 8-д одоо үлдлээ. За ингээд дараагийн дугаараар үргэлжлүүлээд энэ Max 2000 зураг тэмцээнд үзэгч та бүхэнд хүрэх болно. Fighting спорт хөтөлбөрийн 185 дугаар үзэгч та бүхэнд тэгээд энэ нэвтрүүлгийн талаар хадгалж санал хэлье. Нэвтрүүлгийн туршид гарсан манай одоо кикбоксing ингээд веб сайт болон энэ мэдхийн төлөв хандаж санал хэлэх хэрэгтэй. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.